Самцано план сургууль зөвшлийн төвөөс эрхлэн төлөвлөж бай. Ижүүгийн бодлого болон бодолтод өчтөр бодож исэн математикийн материал маань дууссан байгаа. Өнөөдрөөс болохоор шинэ физикийн материал орж ийн. Ижүүгийн 2020 оны 2 дугаар шалгалт шинжлэх ухааны физикийн маань бодлого 1-ийн А гэсэн чинь дараах бодлого байна. За энэ дээр болохоор нэг дээр юу гэсэн гэхээр A B C D E F дээр хариулаарай. Тэгэнгүүтээ хүндийн хүчний хурдтгалын хэмжээг нь G гээ. Хүндийн хүчний хурдтгал маань G юм байна. Тэгэнгүүтээ агаарын эсэргүүцлийг үл тоож болно гэж үзээрэй гэж утсан байна. За бодлого маань болохоор ийм бодлого байна гэсэн чинь за зургт үзүүлсний дагуу L урттай, A масстай. Тэгээд ихэнх нэгэн жигд биш нэгттэй гинэ. За тийм саваа яасан юм болоо гэсэн чинь моментын харьцантай биш. Юу хөвтэй хэвлэл чиглэл яхан байлгаад байгаа юм байна л да. Vertical approach гэж нэг яхан энэ юу гэдгэлээ нэг саваа байсан чинь ийшин нэг F хүчээр үйлчлээд нөгөө талд нь бас нэг яхан F хүчээр үйлчлээд яхан хөвтэй агаар дээр ингээд тогтоогоод байгаа юм да. Тэгээд яхан жигд биш болохоор хүндийн дүн яг голдоо биш те. Нэг жоохон хажууд шиг хазаасан газар байгаа юм байна. Тэгээд энэ үзүүрээсээ тэр зайгаа болохоор x гэж савааны монорт моноор болохоор L байгаа шүү. Тэгэх юм бол x их байгаа нь L нь ямар байх вэ гэж асуусан юм байна. За гарч ирсэн үгнүүд маань болохоор ийм үгнүүд байна. Хүндийн хүчний хурдтгалын хэмжээ агаарын эсэргүүцлийг үл тоож болно. Нэгтэн жигд биш саваа. Тийм болохоор хүндийн дүн яг голдоо байхгүй. Нэг тал руугаа хазаацсан байгаа тийм. Тэгээд босоо байрлал илээ босоо чиглэлтэй хүч үйлчлүүлээд хөвтэй чиглэлд энэ савааг байлгаад байна. Ямар хүчээр үйлчилсэн юм бол ямар цайтай байсан юм болоо. За энэ дээр болохоор юу гэж юм. Энэ хүндийн дүн энд байна гэж шууд доошоо mg хүчээр үйлчилнэ гэсэн үг шүү дээ. Тэгэнгүүт болохоор энэний өөдөөс нь яхаа энэ дэр нэг f энэ дэр нь би болохоор том f тавьчих тийм. Ийм хоёр хүчээр яхаа босоо чиглэлд үйлчилж нэг тэнцвэртэй байлгаж байгаа гэж бодохоор эхлээд хүчээ биш нэ. За хүчнийх нь үед яасан юм бэ гэхээр дээшээгээ f байгаа доошоогоо болохоор mg байгаа гэд хүч чинь. Дараа нь болохоор момент чинь гэдэг лөө. Момент чинь гэж хэлж болно. Сүүлийн нэг торк гэж тавьсан ч болно те. Хүч нэлээ тэнцвэрийн тавь. Тэнцвэрийг хаанч тавьсан болно л доо. Тэгэхдээ би эндээс энэ үзүүр дээр нь тавьчихваа. Энэ үзүүр дээр нь тавьчихлаа ямар юм болоо. Нэг нь болохоор x зайтай нөгөөд нь болохоор x зайтай mg-гээр те. Том mg-гээр ихэнх доошоо үйлчилж байгаа. Одоо энэ цэгийг тойруулаад энэ үзүүрийн цэгийг тойруулж байгаа болохоор цагийн зүүнний дагуу эргүүлэх гэдэг нэг юм момент байна. Нөгөө тийшээгээ болохоор дээшээгээ тийм үү? L зайтай F хүчтэй цагийн зүүнний эсрэг эргүүлж байгаа момент байна. Тэр маань тэнцүү гэж хэлж. Цагийн зүүнний дагуу болохоор x mg нөгөө тийшээгээ L зайтай F хүч гэж хэлж байна гэж хэлж. За тэгээд юу лээ? Энэ том F-д ямар ч хэрэггүй зү гэж чөө. Том F тэнцүү би нийлийг шахвах болгож өглөө x-ийг бахан нэлтэй mg-тэй. Тэгснэ энэ F-ийн оронд буцаад тавьчихтэй. F-ийг нэмэх нь x-ийг бахан L-тэй том m-тэй g тэнцүү том m-тэй g. Гэт тавьчих юм бол ийм болох юм байна. Би болохоор юу болох вэ? Тэгэхээр x-ийг бахан L нэмэх гэж хэлсэн юм. Шууд эндээс F-ийг нь шагаад гасчихв. X-ийг бахан L үрждэг нь mg тэнцүү mg гасдаг нь жижиг F-тэй юм. Тэгээ хоёр талыг нэмж намаагаад өгчих юм бол x-ийг бахан L тэнцүү. За mg-гээс хасдаг нь f хуваах нь mg гэж тавьж болно. Хэрвээ гişүнчлээ тугаачих гэх юм бол 1-ээс хасдаг гэж жагаад f-ийг хуваах нь том m-тэй g гэж тавьж болно те. Бана энэ шүү дээ. Нэг энэ дөрөв гарах байсан юм байна. Энэ дэр болохоор хүчтсэн тэгээд яхаа нөгөө эргүүлэх момент утсан те. Хүчтсэн эргүүлэх момент өртсөн байгаа. Хүч маань болохоор шууд яхаа дээшээ байгаа хүчнээ тэнцүү доошоо байгаа хүч гэдэг. Моментийн хүчтэй болохоор хүчийг гүйцэтгэх нь юу лээ? Зай байгаа тий. X гэдэг зайг нь үйлчлэн хүчтэй нэмчихэд тэгэнгүүтээ цагийн зүүнний дагуу эргүүлэх хүчнүүд, цагийн зүүнний эсрэг дагуу эргүүлэх хүчнүүд гэж. Энд тэгээд аль цэгийг тойруулж байгаа нь чухал. Энэ цэгийг тойруулж чия гэхээр эндээсээ x зайтай гэж тавьсан. Хэрвээ би энэ цэгийг тойруулж чия гэх юм бол тий эндээсээ x зайтай нөгөөт нь болохоор L-с нь x зайтай ч юм уу болно шүү дээ тийм үү. Хэрвээ энэ цэгийг тойруулж чия гэх юм бол энэ зай чинь L-с нь x энэ зай чинь болохоор L гэдэг ч юм уу тий. Аль цэгийг тойруулж бичих юм бэ гэдгийг бодох хэрэгтэй. Би болохоор энэ цэгийг тойруулаад бичих гэсэн болохоор нэг нь x зайтай mg хүч нөгөөд нь L зайтай тэгээ том f хүч гэж жаад. Тэгээд тэр хоёрыг бодсон зүйлснэ. Тэгшлүүдээ бодож жоод хариугаа гаргаад ирлээ. Гарч ирсэн үгнүүд маань юм байгаа. Скриншот хийгээд мэдгүй байх юм бол зээлээд аваарай. Баярлалаа. Баярлалаа. Баяртай дараа дахин уулзъя.